Та намынхаа ажилд юу нэр оролцсон? Юу гэж оролцсон бэ? Би чинь чөлөөндөө байж байна. Тэгэл одоо сая яг энэ Алтбаягийн гэхэд энэ бол одоо гэн би ч биш ерөөсө бүх хүн хөдлөх ёстой юм дээр. Арчил таартай бүх хүн энийг эсэргүүцэх ёстой. Эргэлзээгөө. Яг тэр шүүх 2 жилийн өмнө яг тэр бүрэлдэхүүнээрээ цагаатгсан. Одоо хэрэгсэхгүй болгосон. Тийм үү? Гэтэл тэр бүрэлдэхүүн 2 жилийн дараа яг тэр хавц тэргээ уншаад яг тэр шүүхээ яг тэр бүх юм хэвээр байж байгаа шүү дээ. Юу ч өөрчлөгдөв тийм үү? Тэгтэл нөгөөд чинь нөгөө цагаатгсан өөрийнхөө өмнөх шийдвэрийг хүчинг болгочихж байгаа. Ахаад тэрийг сөгчөж байгаа. Тэр 3 шүүгч гурлаа. Тэгээ энэ шиг юм одоо шүүгчийн итгэл үнэмшил гэдэг чинь хуулийн маш хатуу ойлголт байдаг байхгүй юу? Нэг итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэрийг шүүх буцааж болдоггүй. Энэ бол тэгвэл одоо энэ 3 шүүгчийг 3 дангийн шүүх ерөнхий зөвлөлд татах ёстой. Яг бол итгэл үнэмшил хувирсан шүүгчийг шүүхийн ажиллагаа хийгч болдоггүй. Ерөөсөө шүүхийн үүрэг хууль. Энэ дэлхийн практик олуулсан жишг. Тэгэхээр зэрэг эн чинь өөртөө шүүхийн хуулийг зөрчсөн тийм үү? Хууль зөрчсөн, эрүүгийн байдлын шийдвэр зөрчсөн. Тэгэхээр шүүгч хүн ийм байдлыг яагаад хийж байгаа юм? Энэ бол улс төрийн дарамттай болол хийсэн хэрэг. Улс төрийн захиалгатай гэсэн. Гэтэ энэ бол одоо манад ахад 2 дахь болж шин ч тийм үү? 20 оны яг сонгуулийн үеэр улсын дээд шүүхөр харсаар байтал хууль зөрчиж байгаад нэгэнт нэр дэвшээд явж ирсэн нэр дэвшигч нарыг шоронд барай хийсэн. Энд чинь сонгуулийн ерөнхий орон зөвшөөрлөөр л явна. Бүр хуулиараа тийм өөр хин ч ийм шийдвэр гаргах хэрэггүй, шүүгч гаргах хэрэггүй сонгуул үед. Үгүй тэр чинь эрүүл ухаан ясаар тэгстэй шүү дээ. Яг бол сонгуул явж байхад нэр дэвшигчийн шүүх бариад идэх байх юм бол тэгвэл тэр сонгуульч бүх зөрөгчний гишүүдийг барай хийчихвэл яах юм. Чи дэлхийн одоо хамгийн тогтсон жишг байхгүй бүр. Тэр итэл дарангуйлагч оронд ч гэсэн яг сонгуул одоо хэлбэрийн төдийч сонгуул явж ирсэн гэсэн нэр дэвшигчийг барина гэж ойлголт байдаггүй. Тэгэхээр одоо ингээд тэр 20 онд болсон үйл явдлыг бид ингэж шүд зууж одоо энэ шүүхийн хариуцлагын тооцоолаагүйгээс болоод арчсан нам ийм үйл ажиллагаа явуулаагаас болоод одоо ч бүр давраад үндэсний ерөнхийлөгчийн сонгуульд одоо тэр чинь уг нь бол шийдвэр гараагүй, нэр дэвшиж болоогүй. Зүгээр хувь хүний хувьд бол би дэвшин. Манайд одоо хувь хүний хувьд нэр дэвшин гэдэг зөндөө хүн ярьж байгаа шүү дээ. Ган төмөрчл ярьж байгаа. Тийм үү? Гэхдээ зөндөө хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэгэд тийм юм ярьсныхын төлөө очиод нөгөө хавц тэрийг маш яралтайгаар очиж нөгөө 2 жилийн өмнө өөртөө гаргасан шийдвэрийг өөртөө өчмөг болгож байна. Тэгэхээр би дахиад хэлье. Энэ бол шүүгчийн мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаа юм шүү. Итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаагүй гэсэн, гаргахгүй байна гэсэн үг. Одоо энэ даварсан үйл ажиллагааг ахиж явуулж болохгүй. Энэ ерөнхийлөгчийн сонгуульч нь маш хариуцлагатай сонгуул. Бид нар бол одоо тэгээд ерөөсө гараад тэмцэх ёстой. Одоо энэ нам бол ерөөсө талбай дээр одоо тэгээд суулт хийдэм үйлчлэн зарлт юм уу? Бүгдийг хий. Гэхдээ энийг бол одоо бид яг доктороос та манай үндсэн хууль нь тийм байдаг. Төр үндсэн хуулиа зөрчих юм бол ард түмэн босох хэрэгтэй шүү. Яг л энэ чинь нүдэн дээр одоо арчлын тэр шудраг зарчмыг устгаад байна шүү дээ. Бүх юм хуулийн дагуу л шүү дээ. Хуулийн үгсгээр явна шүү дээ. Тийм үү? Тэгэд одоо би бол ийм практик анх удаа гарч ийн энэ шүүхийн практикт. Тэрний үхээр шүүгч 2 өөр итгэл үнэмштэй байж болдгийг харуулчлаа. Шүүхийг бол шившиг болгож байна энэ бол.